Сэтгэл их өндөр байна. Одон сайхан үр хүүхдүүдийн буйнд энэ улс нийгмийнхаа буйнд та бүгдийнхээ буйнд их сайхан байна. 75 онд бит хоёр одоо залуухан хурмаа хийжсэн. Тэгээ одоо ингээд дахиад аслан хурмаа хийж байгаадаа маш баяртай байна. Их сайхан байд юм байна. Үр хүүхдүүд олон болоод ирэхэд сайхан байна. Одоо би чамд өнөө сэтгэлээ хайртай гэж битэр суулжсан. Тэр үг бол тэр өдөр хэлсэн үг бол одоо өнөөдөр 50 жил болж тий өнөөдөр бол хэдэн сайхан үр хүүхдтэй сайхан амьдарч байна. Манай өвчмөд яачлаар ажиллаж байсан. Яаж олон үрсийн хүүхдүүдийг асран хүмүүжүүлээд тэгээд одоо бас тэрний уян бас багш байна. Сайхан л өвж гин. Чи одоо тэгээд залуу насныхаа агаад даваал туулдаг байсан. 3 охин 3 бандтай манайх сайхан байна. Миний хүүхдүүд ажилч хичээнгүй одоо улс их орондоо их юмыг үтээж байгаарай л гэж загтдаг байсан. Сэтгэлийн тэнхээгээр л тэгэл биеиндээ итгэсэн учраас тэгээс байга дардан сайхан байна гэж байхгүй шүү дээ. 50 жил гэдэг чинь. Тэгэл өнөөдөр хүрсэн дээ тэр. Итгэл найдвартай сайхан байж байгаа л эдийг хүрлээ 50 жил боллоо доо. Дэвчээр эмэгтэй хүн бол дэвчээртэй, дисгэлтэй тийм л байж хаа ард нь гардын шүүл гэж хэлээ да одоо энэ залуучууд. За үнэхээр их баяртай байна. За энэ намрын сайхан наалгар сайхан өдөр энэ Баян зүрх дүүргийн 19 дугаар хорооны сүрэн цэцэг дарагтаа хамт олонд их баярлалаа. Энэ баг хорооныхоо ахмад настуудыг ингэ сайхан баярлуулж тийм ээ. Энэ үйл ажиллагаа арга хэмжээ зохион байгуулсан нэг туйлын их баяртай байна. За манай аав ээж 1975 онд гэр бүлудаад 6 сайхан хүүхдээ эцэг их болсон. За үүнээс хойш бид хэд одоо эцэгийнхээ заавар зөвлөмжөөр тус урдаа ажил төрөлтөө одоо их сайн сайхан явж байгаа. За энэ бол туйлын их баяртай байна. Манай ээж аав хоёр л одоо нутаг усандаа их ажилтай хөдөлмөртэй их мундаг усууд. Тэгээд аав ээжтэй эрүүлийн ажрал хамгийн сайн сайхан хүсэн өрөөё. За манай аав бол ерөөсөө мөнгөд хөдөлмөрч бай. Зүгээр битгий суул гэж хэлдэг үндэ. За юм хийсэн хүмүүс хизээр нэгэн цагт бол одоо мөнгөд дээшээ байх хэвээр. Тэрийгэд одоо биднэд одоо зааж сургаж хүмүүжилсэн үндэ. Ер нь байсан одоо миний талигааж авахд их ярьдаг байлаа. Аав ээжийнхээ хормыг одоо ингээд ямарсан хий гэж утсан тэр хүний маань бас хүсэлэн чи биелж гин тэнд бид нар баяртай манай том ах манаас өдөд байсан бол их сайхан л байх байлаа. Өөр хүүхдний ирсэн сайхан байна. За мөн 9 эрдний хормоо хийж байгаа ахмадууд байна. Өөр хүүхдээрээ ад жаргалаа төгөөгээд байж байгаа ахмадуудтай аз жаргал хамгийн сайхныг хүсэн өрөөё. Би их чигээ айлын хүн болоод явж дагаад ирж ирсэн. Их чигээ. Би дагаад одоо ишхний ирэх шиг хоёулах наа. Би дагаад ирээд ихж байгаа байхдаа би хөрөг ахында одоо 1-р ангиас 6-р анги хүртэл би хөрөг ахында байсан. Хөрөг ах биднэр маш нинжин сэтгэлтэй хоёулаа ирнэ. Айгуу тотно. Та би ихж байгаа ингээд имлэгдэгчүүл хөрөг ах бидтэй хоёр унаа зүрх сэтгэл нэгтэй манай хөрөг ах их мундаг. За ямар хоол хийх вэ? Алтай хоол хийчээ миний дүүл гэдэг. Ийм сайхан буурлагаа би өнөөдөр хамтдаа ингээд байж байгаа. Үнэхээр талархаж идэм аа. Миний хөрөг ах бол ерөөсөө үг цөөтэй айгуу сайхан. Ер нь хүний төшиг бол миний ах. За тэгээ миний ихч ч гэсэн намайг бодоход айгуу зөөлөн, айгуу тийм уян хүн байгаа. Би бол тэрийн хажууд бол ширүүн талын хүн гэхдээ яг уу тэр үеийн нийгмийн одоо юу учраас би их ах хоёрдаа маш их баярлаа. За алтан хөрөм хийх гэж байна гэхдээ би Говьлтай аймгаас за би ажиллаа ороход энэ хизээч тохиолдохгүй энэ сайхан хөрөмд нь ирья гэдээ өөрөө ирчихэд ингээд та бүхэнтэйгээ ярилцлага өгч явах. Үнэхээр баяртай, үнэхээр нулимс баярын нулимс асгаруулсан байгаад үнэхээр талархаж байна гэд. Ийм сайхан хөрөм болдго юм. Ийм сайхан хөрөмд хүрэлцэн ирж байгаа маш их баярлалаа. Хани одоо гүйж ирж бодсон баг охин жоохон хүүхдтэй байсан. Сайн нэг тэгж ажилдаа орчиход нөгөө жоохон зэгээ хараад ханим нь үлдсэн. Тэгээд би одоо ханыгаа төдөөд ирсэн хамаг хамт олондоо ингэж сэтгэлийн сайхнаа илэрхийлж байна.